талбайд орших энэ хоёр лиценз дээр оюу толгоом нийт хөдрийн 30%, алтны та хүн бодороо алтны 42% шүү. Алтны 42%, зэсийн 24%, мөнгөний 29%, молибдины бүр 94% оршдог нэгсэндээ маш том баялаг байгаа ийм хоёр лиценз 22 жил явж ирсэн байна. За тэгээд энэ 76 хуудас гэрээг ер нь манай хөрөнгө оруулалтын хийсэн 2009 онд хийсэн гэрээтэй бас харьцуулж үзсэн. Энэ бол 76 хуудас буюу манай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнээс илүү олон хуудастай 76 хуудас. Манай хөрөнгө оруулалтын гэрээ 54 хуудас байдаг. За энэ дээр бас нэг та бүхний анхаарал авчирмаар байгаа зүйл нь бол оюу толгой Ontario Resource энэ гэрээгээр бол ашгаа 20/80-аар хуваахаар одоо тогтоосон байна. 20/80-аар хуваахаар албан ёсоор одоо энэ гэрээн дээр суулгаж өгсөн. За энэ дээр байна. 20/80-аар ашгаа 20/80-аар хуваана. За энэ ашиг хувааж хахад Монголын тал огт байхгүй тийм. Монголын талын эрх ашиг хаанч байхгүй болоод энэ нь өөрөө яг нэг хэлэхэд эмгэнэл واخгүй. Монголын хамгийн том стратегийн орд дээр хоёр гадаад компани ингээ ашгаа 20/80-аар хуваахтаа Монголын талын эрх ашиг хаанч хөндөгдөгөө орхигдсон байна. Орхигдсон тийм. За хоёрдугаарт оюу толгой бид нар яагаад бидний авах одоо дивиденд буюу ногдол ашиг хоошлоод байдаг вэ гэхээр бид нар маш том зээл оюу толгоогоос маш өндөр хүүтэй авдаг тийм үү. За зээлийн хүүг аваад үзэх юм бол бид нэр доллараар ойролцоогоор 10 орчим хувийн хүүтэй зээл авдаг гэсэн үг юм. Софтвер дээр нэмэх нь 6.5. Гэтэл Ontario Resource бол энэ бол өөрөө одоо Монголын талтай харьцуулах юм бол яг ялгаагүй оюу толгоогоос зээл авдаг компани байна. Зээл аваад бүтээн байгуулалтанд яваад зээлээ эргэн төлжээж ашиг ав. Зээлийн хүн хийдгэж зээлийн хүн prime дээр нэмхэн 2 буюу одоо нэгсэндээ одоо адилхан индикатор дээр нэмхэн 2%. Тэгэхээр Монголын талын зээлээс 4.5% хүүгээр бага хүүтэй зээл авч байгаа. Тэгэхээр Ontario Монгол хоёр уул нь бол оюу толгойтой хамтарч байгаа хоёр том партнер хоёулаа ялгаагүй зээл авч байгаа. Гэхдээ зээлийн хүүгийн зөрүү бол 4.5% буюу энийг тооцоолж үзэх юм бол дахиад тэрбум доллараар яригдах зөрүү гарна гэсэн. За хоёрдугаарт бид нар 34% оюу толгой дээр эзэмшиж байгаа боловч 34% ногдох зэсийн баяжмлаа өөрсдөө бид нар борлуулах эрх байхгүй. Энэ дээр бол Ontario өөрт оногдох зэсийн баяжмлаа бүтээгдэхүүнээ өөрөө аваад борлуулах бүрэн эрх нь энэ гэрээгээр олгогдсон байна. Тэгэхээр энэ бол Монголын гэрээтэй харьцуулах юм бол бас нэг том өөр зардал гарчиж. За дээрэс нь Монгол улсын засгийн газар Монгол улс баялгаа ашигласнуусны одоо төлбөр буюу ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр эсвэл бид нэр royalty гэж хэлдэг тийм. Монгол улсын засгийн газар бол орлогоос нь 5% royalty тогтворжуулж авсан байдаг. Энэ бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани royalty буюу амнат төлдөг. Гэтэл энэ хийсэн гэрээгээр бол Ontario лиценз эзэмшигч оюу толгоогоос 2% royalty тооцож бас авахар гэрээнд туссан байна. Тэгэхээр орлогоос зарлага асаад net smelter rate гэж ярьдаг royalty NSR буюу зарлага хассан орлогын 2%-ийг одоо royalty-гаар буюу манайхаар бол амнатаар тооцож Ontario одоо оюу толгоогоос авахар ингэж туссан байгаа юм. Тэгэхээр 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээтэй ингээ харьцуулах юм бол ер нь Монголын талаас нэлээд олон зүйлээрээ давуу талтай ийм гэрээ одоо 2 сард ингээ байгуулагдсан байна. Тэгэхээр Монголын яагаад энэ асуудал яаралтай шийдэгдэх хэрэгтэй гэх юм бол 2025 онд нэгдүгээр энэ хоёр гадаад компани Монголын талгуур гэрээ хийдэг. Энийгээ бид нар Монголын талын одоо өгөөж нь хаана авах юм? Монголын тал ямар ашиг хүртэх юм? Ямар амнаад авах юм? Энийг ойлгомжтой болох ёстой. Хоёрдугаарт 2025 оноос эхлээд энэ хоёр лицензийн талбай руу олборлолт ороод эхэлнэ. Олборлолт гэдэг нь орлого ороод эхэлнэ гэсэн. Энэ Ontario-гийн талбай дээрээс бид нар орлого олоод эхлэхээр бид нар ямар амнаад яаж тооцох уу, ямар ашиг авах уу гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байна гэсэн үг юм. Тэгэхээр энийг бол эцэслэх ёстой. Монгол Улсын засгийн газар оюу толгойтой яаралтай хилцээрт орж улсын хурлд оруулж ирж энийг албажуулж батлуулах ёстой гэсэн байр суурийг дахин илэрхийлмээр байна. За баярлалаа. Асуулт байна. За заалттай холбоотой
За тэгэл яг тэгэхээр ер нь бид нар 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ яагаад байгуулсан бэ гэх юм бол оюу толгой LLC-н ХХК тухайн үедээ оюу толгой дээр байгаа яг энэ 3 үндсэн лицензтэй 67 08 09 010 ашиглалтын 3 лиценз эзэмшигч байсан учраас Монгол Улсын засгийн газар лиценз эзэмшигчтэй одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэгэхээр бидний одоо тавьж байгаа миний үзэж байгаа одоо шаардлага бол Онтре ХХК компани энэ хоёр лицензийг эзэмшиж байгаа учраас энэ лиценз эзэмшигчтэй гэрээ хэлцээрт орох ёстой. Хэрвээ 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү энэ хоёр лицензийг чирч авчих юм бол одоо яг таны хэлж байгаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний 15.5 гэсэн заалт буюу одоо энэ байгаа гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэнэ гэд тусгацсан байгаа учраас энүүгээр шийдэгдэх болов. Тэгэхээр энэ хоёр сонголтын нэгийг хийн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол шинэ хөрөнгө оруулалтын гэрээ Онтре ХХК дээр Онтре гэд хоёр лиценз эзэмшигчдэр хийхэн зүйснэ хэрэгэл гэж тооцож байгаа. Энэ гэрээ цуцлах одоо манай энэ хавцаагүй гэрээ эзэмшиж байгаа компани. Тийм. Энийг одоо магадгүй арбитрч юм уу асуудлаар цуцлуулаад манай одоо засгийн газраас оролцож шинэ гэрээ байгуулах боломж байгаа юу? За тэгэхээр энэ хоёр компани л одоо шийднэ гэсэн үг л дээ. Тэгэхээр оюу толгой Ontario Resource гэдэг компани энэ гэрээгээ тэгвэл дахин шинээр хийх ч юм уу тийм Монголын талын эрх ашигыг ямар нэгэн байдлаар хангах хэрэгтэй. Энэ бол зөвхөн оюу толгой тавьж байгаа шаардлага биш шүү дээ. Стратеги бид нар үндсэн хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй. Ашигт математикийн тухай хуулийн 5-4-өөс 5-6-аг бүх компани стратегийн орд гэж хэрвээ тодорхойлогдсон бол хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр энд яг ялгаагүй оюу толгой дээр тавьсан зарчмыг бид нэр Онтре ХХК гэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчиж гэсэн адилхан тавина гэсэн. Тэгэхээр энэ гэрэн дээр Монголын эрх ашиг ямар нэгэн байдлаар тэр хуулийнхаа дагуу өнөөдөр хэрэгжиж байгаа хууль дүрмийнхаа дагуу орох ёстой л гэж үзэж байгаа. Одоо засгийн газар энэ асуудлыг шийдэх ёстой, улсын хурал шийдэх ёстой гэдэг нэг яг энэ байршуулсан. Энэ дээр таны хувьд ямар байршуулсан байгаа? Нэг хоёр болохоор ажил үйлчлэлийн байнгын орон дээр яг Онтрийг компанитай холбоотойгоор хяншилах ажлын хэсэг гаргая гэдэг санал гарсан байдаг. Тэгэхэд бол одоо зарим гишүүд нь гүйж орж ирээд эсрэг санал өгч ийн гэдэг жишээтэй. Тэгэхээр энэ одоо байгаа улсын хурлын зарим гишүүд энэ одоо Онтрийг Риотинтой ойлголон асуудалтай эрх ашигын зөрчилтэй байх боломж байгаа юу? Энэ дээр юу ямар байршуултай байгаа юм? За тэгэхээр Монгол Улсын засгийн газар бол одоо оюу толгой компанитай хилцээр одоо хийсээр яваа тийм хийсээр яваа. За урж миний ойлгож байгаагаар бол түрүүчийн 7 хоногт бас засгийн газрын хурлаар энэ Онтрогийн асуудал танилцуулагдсан гэж ойлгож байгаа. За бас ингээд Онтрогийн асуудалтай холбоотойгоор бас ажлын хэсэг шинээр байгуулагдсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр ажлын хэсэг бол дүгнэлтээ гаргаад саналаа боловсруулаад улсын хуралд оруулж ирнэ. Улсын хурал бол ашигт математикийн тухай хуулийн 8.1.7-гийн бүрэн эрхийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх ёстой. Ягаад гэвэл энэ стратегийн ордын хувь хэмжээ өөрчлөгдөх хэмжээний материалыг шийдвэр учраас. За баярлалаа.